эхлээд гаргаж санагддаг боловч яг үнэндээ сэтгэл маш их хөдлөөд тэгээд идэвхтэй болсон байдаг бол анзаарч байсан. За дараагийн сэтгэл зүйн баримт руу хамтдаа орцгоё. За дараагийн баримт бол инээмсэглэл тэрхийг хуурч чаддаг гинэ. Хэдий хуурмж инээмсэглэл хуурмж жинхэнэ биш байсан ч инээмсэглэх үед тарих өөрийнхөө бие аз жаргалтай байна гэж хэсэгчлж болтгоо ойлгодог гэж байна. Facial feedback theory үнийг тайлбарладаг. Заримдаа инээмсэглэл сэтгэлийг хараасаа дагуулдаг гинэ. Хувьдаа би бол санал нийлж байна. Ингээд гонигтай үед худлаа нээж байгаа л гинэд инээсээр угаад чихнээсээ чин сэтгэлээсээ инээж их сууюуд байдаг. Яг баримт номер 4. Хөгжим дурсамжийг маш хүчтэйгээр сэргээдэг гинэ. Хөгжим. Дуу хөгжим нь тэрхний дурсамж болон эмоцийн хэсгийг хамтд нь идэвхжүүлдэг. Альцгеймертэй хүмүүс хүртэл хуучин дуугаа санах тохиолдол байдаг гэж байна. Нэгэн аялгаа бүтэн өнгөрснийг сэргээдэг гинэ. Энд ч гэсэн би маш их санал нийлж байна. Би нэг хүний ой санамж тогтоол тархины эсүүд яаж ажилтдаг талаар баримтад ном уншиж байсан. Тэгээд тэр номон дээр бол хүний тарих маш том багтаамжтай эс болгон дотроо маш олон мэдээллийг багтаах чадвартай байдаг гэсэн бас нэг ганц ширхэг эс болгон штэ. Тэгээд тэгтээ хүний тарих янз бүрийн одоо юу гэдэг бичиг их текст интерес илүү хөгжимтэй сонсголын ой санамж хүнд маш хөгжсөн байдаг. Мөн одоо харааны ой санамж маш сайн хөгжсөн байдаг. Бид нар хүмүүсийн царайг амьдралдаа ингээд яг боддоор уулзж байгаагүй ч гэсэн одоо зурагтаар ганц 2 хэд удаа хараад ч юм уу дараа нь тэрийг хэдэн жилийн дараа эргүүлэн тэр хүний царайг таних тохиолдол маш олон байдгийг та анзаарч байсан гэж бодож байна. Тийм учраас хөгжим дурсамжийг маш хүчтэй сэргээдэг гэдэг нь аргагүй юм билээ. Энэ сэтгэл зүйтэй холбоотой нэг хүний тарихтай яг тарихтай гэсэн маш сайн холбоотой гэж үзэж байна. Баримт номер 5. 1 2 3 4 5. За баримт номер 5 руу орцгоё. Хүн олон харсан зүйлдээ илүү дуртай болдог. Тэгээд үүнийг mere exposure effect гэдэг гинэ. Танилцуул тарих нь аюулгүй мэд санагддаг. Энэ мөн түрүүний бидний ярьсанчлан дуугаалаатай адилхан танил хүмүүс дуугаалгаа бид нар байнга сонсоор хагаад ингээд үндэ тавтухтай гэр шиг санагддаг гэж түрүү ярьж байсантай адилхан олон харах зүйлдээ илүү дуртай болдог гэдэг нь ч гэсэн маш л одоо судалгаагаар хүмүүс олон удаа үзсэн царайг илүү найдвартай гэж үнэлдэг гинэ. Тийм учраас
орсон үе тарих худал зохиох энерги маш багатай болдог учраас хүмүүс илүү их үнэ өчөх талтай байдаг гэж байна. Одоо би ч гэсэн нэг үнэн гэж үзэж байна. Одоо намайг ингэ шүтсэрэг надаас юм асуух юм бол би үнэн гэл хэлэх гэж би өөрийгөө бодож байна. Бодох завгүй тэгээд угаасаа өөр яг ингэж зохиох, өөр янз бүрийн зохиох энерги байхгүй тэгэл толгойд хамгийн дөрөнд орж ирсэн. Үнэн буюу үнэн гэл өчөх байгаа гэж бодож байна. Тийм учраас шөнөөрөө хүмүүс илүү үнэн байдаг байгаа нь шүү дээ. Яг дараагийн баримт номер 7. Айдас хурдан галдуулдаг гинэ. Хүмүүсийн нүрийн хувирал дууны өнгийг автоматар өөрийн мэдээлгүй дуурайдаг. Mirror neurons буюу толны тархины нейронууд нь үүнд оролцдог гинэ. Тийм учраас нэг хүний айдас өрөөг бүхэлдэн дүүргэж чаддаг гэж байна. Эндээ ч гэсэн санал нэг байна. Хэрвээ би ингээд гадаад юм уу нэг олон хүнтэй газар явж байгаа янз бүрийн гинти юм болоод эсвэл бүгдээрээ гинти нээлтэж эхэлдэг юм бол би бол дагаал гинэн. Би ер нь өөрийгөө ч гэлдэг уу надад 2-3 сэтгэл зүйж тамаг амар эмпати өндөртэй гэж хэлж байсан. Эмпати өндөртэй болохоор ингээд эргэн тойрныгоо сэтгэл санааны байдлыг бүр маш хурдан авдаг. Тийм учраас би бас өөрийгөө ингээд ангидаа ингээд миний нийтгүрийг байгаа ч гэсэн ингээд миний хажууд байгаа 2-3 хүн ингээд инээгээд байгаа юм бол би дагаад инээдэг гэдгийг маш ганцуудаа жишээ бүр маш олоодаа анзаарч байсан. Тийм учраас хүн ингээд хүн болон хүн болсныхоо нэг хүчлэн бид нар эмпатитай байдаг. Яг эмпатигүй хитэн тэгэл зоврал хүнсээс талдорж амлдаг гэж баримтат зурлуудаас ер нь л үзчихсэн. За тэгэл юм бол бид нар бүгдээрээ л эмпатитай болохоор ингээд олон хүмүүсийн дунд ингээд би минийгаа дагаад эмоц хөдөлгөн байдаг. Концертын дээр үзгээл өөр ирэхгүй сэтгэл огшоол олон хүмүүсийн донд ороод тэгэл хашгирч айдаг байсан хүн чинь юу тэгэж айхмантай тэгэл бүгдийг дагаад хашгирч байгаа юм чи. За дараагийн баримт номер 8. За хэд олон сонголт стресс үүсгэдэг гинэ. Сонголт ихсэх тусам тарих алдаа гаргахаас айдаг. Paradox of choice үнийг тайлбарладаг гинэ. Яг ийм баримт байж байна. За хувьдаа миний дуршлагаас гэх юм бол би бүр маш бадтай санал нийлж байна. Би бүр сонголт миний хувьд ч ихсэн олон байх тусам би өөрөө олон байдаг 2 сонголтын дотоос би сонгох гэж үнэхээр их бодож ингээд overthinking a lot. Яг бол ингээд ирээдүй гэх мэт ер нь ингээд дараагийн сонголт маань яаж нөлөөлөх бол гэд ингээд сонголт маш энгийн сонголтын дээр хүртэл ингээд би сандардаг. Тийм учраас гадаж байгаа юм байна. Би бүр ингээд decision making байдаг гэд нэг юм article уншижсэн. Тэгээ хүн ингээд алуулах сонголт баг их тусам одоо сонголтын дээр алуулах ингээд баг санаа зовоод ингээд айгуу тийм тайван сонголтоо хийх тусам хүний энерги нь хадгалагдаж үлддэг гэсэн тийм нэг одоо юу article байсан. Facebook пост гэх юм уу та. Яг Facebook дээр уншаагүй л та зүгээр яг ингээд нэг тийм судалгааны вебсайт дээр уншижсэн. Яг баримт номер 9. Хүн өөрийг нь үнэхээр их сонсдог хүмүүст татагддаг гинэ. Хүмүүс ойлгогдож байгаа мэдрэмжид маш
эсвэл найз охин дотны хинэгэнтэйгээ ээж аав гэл хинэгэнтэйгээ ингээд гоё чухал гэсэн хүнтэйгээ хуваалцаад тэгээд тэр хүн чинь заавал дотны хүн биш тань хүртэл ингээд танд ингээд хүн чинь ингээд өөртөө чухал гэж бодож байгаа зүйлэл бусдтай хуваалцахыг хэрмэлзлээ шүү дээ. Өөрийн сонсоосоо гэсэн юм хүмүүс сонсоосоо гэж хүссэн зүйлээ. Тийм учраас яг тэрийг ингээд хүн ингээд яг ингээд сонсож байгаа хүн мэдэр хөл ингээд үнэхээр хүмүүс өөрөнд нь илүү их татагддаг гэдэг нь бас ялцчихгүй юм. Би өөрөөс хүмүүсийг айгүй сонсох дуртай. Тэгээд намайг сонсож байгаад ч гэсэн мөн л дуртай. Тийм учраас энэ бол ингээд үнэхээр гоё мэдрэмж юу. Тийм 100% санал нийлж байна. Баримт номер 10 энэ бол надад гоё баримт гэж би үзэж байна. Хүн биш дээ. Нэг нь л ингээд бид нар энэ ороод мэдлж ингээд бодол маш олон бодол бид нарын толгойд эргэлддэг гэж би өмнө дурдсан шүү дээ. Мөн тэгэж дурдсны адил баримт номер 10 маань хүн их хвчлэн өөрийгөө л тухай бодож байдаг. Ярилцаж байхдаа ч гэсэн хүмүүс би өөрийгөө би одоо яаж харагдаж байгаа бол намайг энэ хүн юу гэж боддог байгаа бол гэж их хвчлэн дотроо боддог гэж байна. Судалгаагаар тархинд ингээд өөртөө холбоотой бодол маш идэвхтэй байдаг гэж гарч ирсэн байна. За энэ яагаад үнэхээр сонирхолтой гоё баримт гэж би хувьдаа үзэж байна вэ гэвэл одоо ингээд хүмүүс их хвчлэн өөрийнхөө талаар боддог шүү дээ. Одоо би энэ хүний нүдэнд яаж харагдаж байна? Яаж байна? Ийж байна гэж бусдаас ингээд бусдын бодлоос хэрэг бусдын бодолд өөрийгөө яаж харагдаж байгаа л гэж бас л өөрийнхөө талаар боддог тал ингээд тэгж эсрэгээр бодох хэрэггүйгээр бодохын оронд хүн болгон л өөрийнхөө талаар боддог. Ямар нэгэн одоо ичмэр зүйл хийсэн ч байсан гэсэн одоо нөгөө төр одоо нэг хүний хажуудад ингээд ичмэр зүйл хийлээ гэж бодъё л доо. Тэгвэл нөгөө хүн чинь өөрийгөө их хвчлэн бодож байгаа учраас үнэл болсогоо тэгээд нэг за үсрээл нэг 10 минут 20 минут гэл ямарч байсан таны тэр хэлсэн ичмэр зүйлийг ч мартна. Эсвэл тэгэл маргааш ч гэсэн тэгээд мартчихсан юм учраас ингээд нэг нь л хэлээд өнгөрсөн зүйлийн өөрийгөө амнаас гаргаад унгаасан зүйлийнхаа хойноос маш олон цагаар шаналж одоо оройн орондоо орчвол тэр хүн одоо миний талаар юу гэж бодож байгаа бол би өнөөдөр тэгээд хэлчихсэн одоо ямар сэтгэл төрүүлсэн бол одоо тэрийг бодож байгаа гэдэг гэж бодох хэрэггүй яагаад гэвэл энэ сэтгэл зүйн фактн дээр хэлсэнчлээ хүн их хвчлэн өөрийгөө тухайл бодож байдаг бус хүмүүсийг их хвчлэн тэгэж байгаа л ер нь бол мартчихдаг их хвчлэн. Тийм учраас бусдгүй миний талаар ингэж бодсон болоо тэгэж бодсон болоо гэж баг санаагаа сэтгэл санаагаа чинэлгэрээ гэдэг байгаа те зүгэл бага. Яг дараагийн баримт. Хүн хинэг санах үед тарих шагнал мэдэрдэг гинэ. Дуртай хүнийхээ тухай бодоход хүний тарих допамин ялгаруулдаг гэж байна. Тийм учраас зарим хүмүүс дурсамжтай байсан ч гэсэн ингээд аз жаргал мэдрүүлдэг гэж байна. Аз жаргал мэдрүүлдэг гинэ. Яг хүн нэгэн үг дууг одоо нэгэн дуу бай ямар нэгэн утгаар дүүрсэг үгийг ч байсан гэсэн маш олон удаа дараалж давтаж эхлэвэл утга нь алдагддаг гинэ. Үгийг олонтайг нь давтахад тэгин давтахад тарих түүнийг бодод бус мэдэрч эхэлдэг. Үүнийг semantic satiation гэдэг гинэ. Яг нэгэн дууг олон удаа давтах
дараагуудаагийнхаа бичлэгүүдээр би ингээ гоё. Би ингээд газар зүй гэх юм уу? Геополитик буюу ингээд улс орнуудын түүх баримтуудыг судлах дуртай. Тийм учраас дараагийнхаа бичлэгээр би гоё дараагийнхаа бичлэгээр нэг улсыг сонгоод нэг улсын талаар түүх баримтуудын богиногон сонирхолтой формат болгоод ярьж болж байна. Богино баримтуудаар дүүргээд ч юм уу, сонирхолтой баримтуудаар дүүргээд ч юм уу. Тэгээд эсвэл олон улсуудыг шууд олон баримтуудын бабагаар явуулж байна. Тэгээд аль нэгийг сонгож байгаа дараагийнхаа бичлэгээр хамтдаа уулзцгаая. Коммент хэсэгт ямар улсын талаар сонсомоор байгаагаар бичиж үлдээгээрэй. Эсвэл олон улсыг нэг доор нь ярьж болж байна. Энэ Куб улс байна. Куб, Швейцар. За бичлэгнийхаа төгсгөлд Швейцар улсын талаар нэг сонирхолтой баримт хэлмээр санагдлаа. Швейцар улсад албан ёсны нийслэл улс байдаггүй. Хэдий Берн гэж одоо монголоор Берн гэх юм уу? Берн гэж нийслэл нь явдаг ч гэсэн яг аль бие ёсоор бол энэ нийслэл